За та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Биднээс Goldfinch төслийн талаар баг зэрэг дэлгэрүүлж яриагээд энэ бичлэгийг хийж байна. За крипто зах зээлийн ханш бол хэлбэлцэлтэй байгаа. 37-оос 45% хооронд хэлбэлцэж байгаа. За энэ хугацаанд биднээс бол энэ заавал арилжаа яаж ашиг болох биш. Ямар нэгэн төсөл рүү бас оролцоод суралцах юм зүйл цагаа зарцуулсан зүйтэй болов уу, илүү оновчтой болов уу гэж боддог. Ийм байр суурьч баримталдаг байна. За энэ Goldfinch төсөл дээр бол Актемийн сургалт гэдэг энэ 5-6-7 хоногийн хугацаатай нэг өсөндөө энэ өөрийн төслийг тайлбарлсан крипто дээр зээл авах өгөх, яаж энэ зээлийг баталгаажуулах уу гэдэг энэ талаар баг сургалт бичлэг ингэж явуулж байгаа. За энэ дээр биднээс оролцоод явж байна. За яагаад биднээс энэ дээр цагаа зараад байна гэхээр энэ төсөл бол олон нийтэд нэг их дэлгэрээгүй GFI токен гараагүй байгаа. Гэтэл биднээс бол баг сургалж явуулж байгаа байхгүй. За ингээд энэ өмнөх одоо Андерсон Horowitz гэдэг компани оролцсон гэдээ биднээс энэ дээрх бичлэг дээр бичсэн байгаа. За энэний талаар яриа дэлгэрэнгүй яриа. Өмнөх манай бичлэгийг бас энэ YouTube-ээс харж байгаа. За манай YouTube-ийн энэ сувг дээр энэ 2 хоногийн өмнө тавигдсан байгаа шүү дээ. Энэ дээр нэлээд их хэллийн тайлбарлсан байгаа. Яг энэ зээлийн аргачлал нь ямар байдیں, тийм ээ? Зээлээ яаж өгдیں, барьцаа нь юунд байдیں, энэ дээр ягаад хүмүүс оролцоод байна, ягаад ийм криптовалютын Америкийн том компани энд хөрөнгө оруулалт хийгээд анхдагч хөрөнгө оруулагч нь дэмжигч нь болсон явж байна гэдэг бодлого шиг сонирхолтой асуудал байгаа. За бид бол мэдээллийг бол өөрсдийн пэйж хуудасаар өгж байгаа. YouTube суугаар манай энэ 1000 хүндэтгэн биднээс нэг Ledger Nano хүүдэн төрөөр суглуулж байгаа. Одоо 4000 болвол ком тавьсан хүмүүст, лайк дарсан хүмүүст бол суглуулад нэг хүнд нь Ledger Nano өгөх юм байгаа шүү. За энэ Андерсон Horowitz гэдэг компани талаар биднээс энэ дээр өмнө ярьжсэн. За одоо энэ дээр хөрөнгө оруулагчид нарт нь за ингээд Андерсон Horowitz за ингээд 11 сая долларыг бол хөрөнгө оруулсан. За бид мэдээллийг бол нэлээд хайж утсан боловч маш цөөхөн байгаа. За энэ CoinDesk дээр 6 сарын 16-нд бол энэ 11 сая долларын одоо Goldfinch хөрөнгө татсан ингээд Андерсон Horowitz-аас гэдэг байж байгаа жишээтэй. За өөрсдийнх нь мэдээлэл дээр бас байсан. За мөн энэ ICO drops дээр биднээс хайсан. Тэгэд зүгээр л ерөнхий мэдээлэл байгаа боловч яг нарийн шинэ мэдээлэлүүд бол энэ дээр гараагүй байгаа. Энэ крипто ранг дээр бас ингээд 6 сарын 1-ээс 7 сар хүртэл ийм ICO гаргасан боловч бас тодорхойгүй ингээд болж байгаа. Тэгэхээр энэ бол нэг их айхтар мэдээллийн сувгуудаар цацаагүй Андерсон Horowitz 11 сая доллараар энэ Goldfinch токны ICO юу FIDO токныг авсан байх. Өндөр магадaltaй гэж бараг авсан байгаа. За энэ дээр бол нэг мэдээлэл биднээс олсон. За энэ нэг токныг бол 0.012 доллараар зарсан гэсэн мэдээлэл байгаа. За энэ сайт бол бас бүрэн дүүрэн үнэлэлтэй биш санагдсан. Яагаад гэвэл Telegram чат нь бол өөр. За энэ блокчейнийх нь бичлэлт нь өөр тийм зүйл гарч ирж байсан. Вебсайт нь бол төстөө байгаад байсан. Тийм учраас энэ мэдээлэл өгч байгаа сайт болгон бас үнэн байх албагүй байдаг. Энэ дээр бас та бүгд анхаараарай. За бид бол энэ Goldfinch-ийн талаар энэ юун дээр Telegram дээр анхны мэдээллийг тавьсан байгаа 9 сарын 18-нд. Энэ мэдээллийг бас та бүгд манай өмнөх энэ бичлэгээс олоод аваарай. Энэ 2 хоногийн өмнө. За ингээд цаашаа за Goldfinch-ийнхаа Андерсон Horowitz-ийн хөрөнгө оруулалтыг ярьсан. За энэ дээр бас Goldfinch Medium дээр тавьсан дээр ингээд бас 11 сая доллараар ингээд хөрөнгө оруулсан. Ийм 5-6-7 улсад ингээд энэ ажиллаж байгаа 2.5 дахин их хөрөнгө өсгсөн гэсэн мэдээлэлүүд байгаад байгаа. За бид бол тухайн төслийг судлахдаа Twitter, Telegram, social сувгууд руу орж шалгадаг. Цаана ямар баг вэ, ямар үйлчлэгээтэй энэ цаашдаа өсөх магадaltaй юм уу гэдэг зүгээс нь судалж ийшээ цаг хөрөнгө зарцуулах уу гэж шийдвэр гаргадаг баг. За Twitter дээр нь та бүгд ямар нэгэн төслийг орохдоо бас судалж явах нэг зүйтэй. За энэ бол 25100 хүн дагсан байна. 63 твит хийсэн. Энэ бол маш бага хүн төслийн хувьд. Ягаад тэгэхээр энийг бол одоохондоо бол нэг их айхтар олон нийт танигдаагүй учраас энэ бол бага байх гэж бодож байна биднээс. Ингээд 1-2 сарын дараа энэний хэмжээ нь ихс чинь. За энэ бол нөгөө Goldfinch-ийнхаа
Take Flight болон Flight Academy талаар мэдээлэл цацсан байгаа. За биднээс энд оролцож явж байгаа Discord руу н ороод тэр бүх үйлдэлүүдийг өмнөх бичлэгтэр бичсэн үйлдэлийг та бүгд ингээд сонирхож байгаа хүмүүс нь хийгээрэй. За энэ пул гарч иж чинь. За энэ senior pool. За энийг одоо би энэ чааштай ингэж яриа. За энэ бас өнөөдөр бол биднээс Goldfinch Finance модуль 1 буюу эхний 7 хоногт юу хийх талаар ингээд оруулсан байгаа. За ингээд энэ мэдээллийг бас энэ манай одоо энэ хийж байгаа YouTube бичлэг дор тавьчин та бүгд бас ороод монголоор харчаарай. За одоо үндсэн тайлбар руугаа оръё гэж бодож байна. За энэ дээр 4 оролцогч байгаа. Liquid provider буюу liquid үүсгэгч нар, энэ дээр бол ердийн хүмүүс. За энэ ердийн хүмүүс бол энэ liquid үүсгэгч нар, спонсор буюу ивентчид, бэкерүүд, зээлдэгч компани буюу хувь хүмүүс байгаа. За энд бол аудитор гэдэг 4 хэсэг хүн байгаа. За энэ дээр бүх хүмүүс бол ашиг хийх сонирхолтой 4 тал. Бүгд өөрийн үүрэг ролтой багт. Бас өөрийн хөрөнгийг алдахгүй баталгаа барьцаа одоо хэрвээ алдах юм бол хэн нэг нь хариуцлага алдах юм бол тэр нь өөрийнхөө хөрөнгө барьцаасан хөрөнгөөр тэр алдагдлыг нөхөх юм одоо decentralized bid даасан application буюу pool үүсгэсэн байна. За энийг бол зээлийн pool гэж байгаа. Зээлийн pool дээр бол хоёр талаас хөрөнгө орж ирнэ. Энэ хоёр хөрөнгө орж ирсэн хөрөнгө бол зээлдэгчд очих юм байна. За энэ доор зурган дээр харагдаж байна тийм ээ. За зээлдэгчийг энэ хулгайч нь худалч нь эсвэл хуураад байна уу гэдгийг энэ аудит руу тогтооно. Аудитуудад бас өөрсдийн сонирхол байгаа. За энэ BEX болон аудиторууд өөрийн хөрөнгөөр барьцаалж энэ одоо төвлөрсөн бус пул үүсгэх зээлийн пулд оролцож байгаа. Ингэж оролцсноороо зөв зээлдэгчийг олж энэ төсөл рүү хийснээрээ бүгд ашигтай ажиллах ёстой. Хэрвээ энэ хин нэг нь хариуцлага алдах юм бол өөрийн барьцаалсан GFI токен буюу FIDO токенороо тухайн хохирлыг барагдуулах юм одоо контракт гэсэн үг. За энэ дээр аудиторыг бол тодорхой нэр заахгүйгээр сонгодог 9-д аудитор байгаа. White paper дээр нэлээд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Томьёо өднөстэй. За биднээс энэ white paper-ыг монголоор орчуулахыг амжуул оролдоно. Англиар нь та бүгд бас үзэж байна. За баг амжихгүй болов гэж үзэж байна. За 6 аудитор 9 аудитороос 6 аудитор нь энэ зээлдэгчийг зөвшөөрөх юм бол эхний транш руу зээлийн шугам руу орно. Junior транш руу орж Junior траншийн хөрөнгийг болохоор энэ BEX уу ивент итгэгчид бүрдүүлж байгаа. За эднээс бүрдүүлэхдээ бас мэдээж өөрийн хөрөнгөөр барьцаалсан байгаа шүү дээ. Оруулж байгаа хөрөнгнөөс 2 дахин их GFI токен байршуулж байгаа. За ингээд аудиторууд энэ хүнийг шалгасны дараа энэ BEX буюу ивент итгэгчид энэ зээлдэгч байгууллага хувь хүнтэй утсаар контактлан бичиг баримтчаад нь нэлээд их хөрөнгө өөрсдийн зүгээс хэрэгцээтэй баримтыг шаардж байгаа. За ингэсний дараа хэрвээ болох юм бол энэ зээлдэгчийг энэ эхний junior траншаас хөрөнгийг өгнө. За энэ BEX-үүд бол эхний одоо маш их эрсдэлтэй үйлдэл хийж байгаа өөрийнхөө хөрөнгөөр. Энд бол BEX-д бол олон хүмүүс байна. За энд бол аудиторууд бол нэгээ танихгүй хүмүүс онлайн юм уу ингээд саналаа өгөн 6-аас дээш өгөх юм бол энэ эхний траншаас зээл авч байгаа. За энэ эхний траншаас зээл авахд энэ зээлийн пул дээр энэ senior pool-ээс мөнгө байшин. Гэхдээ энэ дээр хөшүүрэгтэй байшиж байгаа. Хөшүүрэгтэй байшихтаа энэ зээлдэгч хэрвээ сайн мөнгөө хугацаанд нь төлөөд энд бичигдсэн контракт буюу за хизээ одоо зээлхийн ямар хүүтэй зээлхийн гэдгийг бол энэ дээр контрактаа хийсэн тэрийгэ биелүүлэх юм бол энэ дээр хөшүүрэгтэй мөнгийг зээлдэг. Нэг өсөндөө энэ хүн одоо энэ үүсгэн байгуулагч нь $100 хийсэн багт 4x уу 4 сая долларын хөрөнгийг зээлэх эрх өгчөж байгаа. За ингэнгүүт энд тогтмол хүү авж байгаа би ч юм уу та ч юм уу тийм ээ liquid provider дээр орж байгаа хүмүүс бол тогтмол хүү аавна. Энэ хоёр зээлийн пулд оруулж байгаа senior pool болон BEX-үүд болохоор эрсдлийн сангаа 10-10%-аар үүсгэдэг. За энд орж байгаа пул руу орж байгаа нийт дүнгийн 20%-ийг жишээ нь энэ зээлдэгч
гайгүй итгэлтэй баталгаатай зээлэгч болох юм бол энд орсон мөнгөн дүнгийн 20%-ийг энэ Bakersд өгж байгаа. Эргээд энэ болохоор нэг 8.5 одоо хувийн зээл авдаг ийм зохион байгуулалтаа decentralized application гэж хийж байгаа энэ компани. Тэгэхээр энэ дээр бүх хүмүүс ашигтай алдах боломжгүй хин нэгнээс хамааралгүй юм зохион байгуулалтанд оруулж байна гэсэн юм төсөл байгаад байгаа байхгүй. Тийм учраас биднээс энэ л оролцож байгаа. За жишээ нь энэ дээр харъя. Senior pool буюу энэ нөгөө senior tranche руу мөнгө хийдэг хүн жишээ нь $4 сая хийлээ. Эндээс $1 сая хийлээ. Хоёулангаас нь бол 10% эрсдийн сангаас мөнгө авчиж байгаа. За энэ дээр жишээ нь 12% $4 сая хөрөнгө оруулалтыг $480,000 энэ 12% хүүтэй зээл авч байгаа байхгүй юу? Зээлдэгч. Энэ нь бол $480,000 доллар. Эндээс 10% нь авна 48,000-ыг. Энэ 20% нь бол нөгөө Bakers буюу ивент тэтгэгч анхны хөрөнгө оруулагч руу шууд тооцоогоор өгч байгаа. Энэ нь болохоор $96,000. За ингээд энэ senior pool-ээс орж ирсэн senior зээлийн эрхээс хасагдаад $336,000 ашиг хийж байгаа. Энэ нь бол 8.4% ашиг хийж байгаа байхгүй. За энэ хүн бол мэдээж 12% энэ пүүлээс авсан мөнгөнд буцааж өгч байгаа гэсэн. За Bakers буюу хөрөнгө оруулагч нар ямар мөнгө авах вэ гэхээр 12% буюу бас эндээс тийм ээ 120,000 байгаа. Эннийхээ 10%-ийг нөөцийн санд хоёлаа хийчихэж штэ. Тэгэхээр эндээс 120,000-аас нь 12-ыг хасаад за 20% энэ өндөр эрсдэл хамгийн ихэнх нь үүрдэг учраас эднээс 20% ашиг хүрч байгаа энэ орлого болсон. Тэгэхээр 96,000 зарцуулагдаад жишээ нь энэ зээлдэгч итгэлтэй энэ 12% хүүгээ 5 саяыг зээлээд ингээд буцааж өгөхөд бол энэ Bakers буюу ивент тэтгэгчд бол $240,000 эргүүлж авна. Ашиг нь болохоор 20.4 байх нь шүү дээ. Ингээд өөрсдийнхөө оруулсан хөрөнгийг өсгөөд авчиж байна гэсэн. За иймэрхүү зохион байгуулалтаа ингээд ордог ийм зарчим руу орсон байна. За бид бол энэ дээр бас ингээд яг энэ Tech Flight гэдэг энэ академийн юунд бол 1-2 дугаар шат 3 дугаар шат гэдэг ингээд бүгдэнд нь ороод ингээд бас ашигтай энэ дээр яаж оролцдог, яаж энэ төслүүд шинэ крипто валют дээр бизнес хийж байгаа гэдэг дээр суралцаад түүнийхээ хажуугаар GFI токен-ыг авах боломжтой гэж үзэж байгаа. За энэ дээр биднээс тест бүгэлсэн. Тестээ бүглэхдээ та бүгд бас биднээс энэ бичлэгийн доор тавьсан ийм юу бүглөөд цаашаа ингээд хандлтаа хийж явчаараа. За Discord-ыг биднээс ингээд бас оролцож явуул зүгээр гэж ярьсан. За энэ Goldfinch-ийн өөрийнх нь white paper байж байна. За иймэрхүү зүйл байсан. За нэг олсон зүйл бол энэ Etherscan дээр энэ Goldfinch-ийн юуг нь олсон байгаа. Контрактинг. За гэхдээ энэ бол бас баталгаагүй цаашдаа хэд байх юм. Тэнгүүд энд нэг 8 сая GFI токен байж байгаа. Тэгэхээр энэ бол харьцангуй бага байхгүй. Бид бол энэ хэлбэлцтэй зах зээлийн үед энэ дээр нэлээд сайн суралцаад ингээд бас энэ яад ингээд явах нь байна. Юу нь бол FIDO гэх токен байгаа. Энэ контракт дээр та бүгд хараарай. За контракт нь хаана байна? За GFI токен FIDO гэх токеноор бас энэ барьцаалдаг тийм ээ хоорондоо бас үлгээ арилжаа хийдэг ийм зарчимтай байлаа. За Bakers-үүдээ яаж тооцох вэ? Яаж энэ ашиг гарах вэ? Пүүлийнхэн талаар бичсэн байгаа. За энэ 6 нөгөө юуны аудиторын талаар бичсэн байна. Зарим нь одоо тэнд санал өгөхдөө 6 тим гин нэг нь би дундыг барьж нэг нь нөгөөдх нь зөвшөөрөхгүй гэнэ. Тэгээд энэ дээр яаж дүгнэх үү гэдэг бас тийм бүх тоглоомын дөрвөө бичсэн байгаа байхгүй. За энэ FIDO гэдэг байж байна. FIDO ERC20 дээр бичигдсэн байгаа. Тэгэхээр FIDO токен гарах нь байна. GFI токен гарах нь байна. Энэ бүгд дээр та бүгд бас анхаараарай. Энэ дээр бас нэг түрүүн пул руу биднээс орхицсан байгаа. За энэ пул хаана? За энэ пул Almay Basket гэдэг энэ пул байна. За энд бол ингээд яг пул үүсгэсэн байна шүү дээ хүмүүс. Сая $205,000, $500,000, $2,163,000 гэдэг үүсгэсэн байна. За сая энэ байхгүйсэн гараад ирлээ. Oya гэдэг энэ за энэ бол байсан PayJoy гэдэг энэ Quick Check гэдэг энэ пул үүсгэсэн юм 3 пул үүсгэсэн байна.
Нигериас үүсгэсэн. За энэний талаар мэдээлэл бол энэ дээр ингээд энэ хүн ингээд ярьсан байж байгаа. Godwin Oronsai. I'm the native of Edo State. I was born in Lagos. I've been living in Lagos all my life. За би ингэсэн тэгсэн ингээд ийм пул үүсгэсэн гэсэн юм ярьж байгаа. За энэ хүний пул нь болохоор энэ байгаад байгаа байхгүй Cube Check гэдэг нэгэр дээр үүсгэсэн. Тэгэхээр биднээс энэ цугаан зээлдэгчийн тийм ээ пулүүдийг бас ингээд харуулсан байна. Ингээд блокчейн дээр бичигдсэн. За энэ бол үндсэн senior pool буюу эндээс энэ бэг зээлдэгчдийн пул руу мөнгө гарч байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд өнөөдрийн та бүгдэд өгье гэсэн мэдээлэл ингээд болчихж байгаа. За маргааш биднээс энэ маргаашнаас энэ өндөгний талаар яриа гэж бодож байгаа. За энэ Colored Coin гэдэг энэ Canary өндөгний талаар биднээс нэлээд дээр ярьсан байгаа. 6 сарын ихээр та бүгд бас энэ бичлэгийг сонирхож ороо. Дараагийн бичлэг тавигдахаас өмнө за өндөг маань ямар хувь байдалтай байна гэдэг нас үүсээ энэ remark токен бол энэ Polkadot-ын төсөл төр гарах байх. За бид бол өндөг авсан байгаа. Өндөг маань ямар хувь байдалтай байна гэдэг талаар дараагийн бичлэг дээр ярья гэж бодож байна. За ингээд түр баяртай анхаарал тавьсанд баярлалаа.